Одоо та бүхэнд Sems фирмийн AirVid 130 гэсэн удирдлагын сонгорыг танилцуулъя. За энэ автогс нь болохоор цагийн тохиргооны товчлуур байна. Энэ тааламжтай үеийн температурын товчлуур, энэ зогсолтын үеийн товчлуур байна. Энэ хэрэгцээний албан усны товчлуур байна. За энэ дэлгэцэн дээр гадна агарын температурыг зааж байна. Дээшээ нэг дээр халаалтын одоо гарч байгаа бодит температур гарч байна. Хэрэгцээний албан усны температур, нэгдүгээр контрын буцах температур тасгалж заасан байна. Энэ хоёрдугаар контрын буцах температур, энэ ерөнхий буцах температур заагаад байна. Энэ дээр цаг гарч байна. Энэ хоёр дээр хаалт нээж байгааг үзүүлж байна. Тэмдэглээ гарч байна. За одоо үндсэн цэс рүүгээ орвол энэ тасалгааны температур, өрөөний температур зааж энэ багасгаар дагаад багасна гэсэн үг. Хоёр дээр багассан үеийн температур гарч байна. Гурав дээр хөлтлөөс хамгаалах температур. Тав дээр мөрийн байна. Халаалтын мөр. Энэгээр халаалтаа тохируулах байгаа. За энэ хоног, цагийн тохиргооны хоног. Энэ цагийн тохиргооны 1-7 хоног гэсэн өдөр сонгох байгаа. Өнөөдөр энэ цагийн тохиргоо бол халаалтын бол ингээд 13 хүртэл явсан байгаа. За энэ цаг зааж энэ цаг тохируулна. Энэ тухайн өдрийг тохируулах байгаа. Энэ сар өдөр он зааж байна. За энэ ингээд хэрэгцээний албан усны цагийн төвлөрийн тохиргоо ингээд зааж байгаа. Энэ 1-7 хоног гэсэн үг. Өдөр нь болохоор эхлэл болон дуусгүй 1-р хэсэг, 2-р хэсэг, 3-р хэсэг гэдэг дотроос олон ялгаатай байгаа. Энэ тасалгааны температур заах, өрөөний тасалгааны температурын мэдрэгч энэ дээр гарах гэсэн дээр заагааг байна. Энэ гадна агарын температур болж байгаа юм. Энэ нь одоо хэрэгцээний албан усны одоо гарч байгаа бодит температур. 27 дээр халаалтын одоо гарч байгаа бодит температур 62 градус байна. Энэ дээр бидний тавьсан тохиргоогоо бас харж болно. Одоо 63 гэдэг бидний тавьсан тохиргоо. Одоо энэ 62 дээр ирээд халаалт ингээд зогссон. Мөрөөгөө бас ингэж өөрчлөлт тохиргоогоо хийж болно. Мөрөөгөө нэмэхээр тасалгааны өрөөний температураа нэмэхээр ингээд халаалт нэмэгдээд ирж байна. Багасхаар эсрэгээр тэгээ багасх байгаа. Энэ гэхдээ дандаа 20 дээр тохиромжтой. За энэ хэрэгцээний албан усны хамгийн дээд тохиргоо гэсэн үг. 41 дээр, 42 дээр хэрэгцээний албан усны хамгийн доод тохиргоо. 40-оос 55-ын хооронд халуун усаа барьж ажиллана гэсэн. 55 хүрээд активатор өөрөө хаах төхөө өгөөд, ESL-ээс хаах төхөө өгөөд хаана гэсэн. 40 градус хүрээд дээш нэ. Ерөөсөө 40-оос 55-ын хооронд ажиллана гэсэн. За 49 дээр reset гэдэг байгаа. Энэ гэхдээ 2-оос 12, 17-оос 23-ыг 41-42-ыг reset-лэг байгаа. Үйлдвэрийн тавилт нь буцааж оруулна гэсэн үг. Энэ 50 дээр болохоор алдааны код заана. Жишээ нь энэ 50 дээр 50 гэж заасан хэрэгцээний албан усны температурын датчик заахгүй байна гэсэн код гарч ирнэ. За 50-аас дээшээ болохоор бол үндсэн тохиргооныхоо товчийг хоёулын зэрэг дарж иж 51 рүү орно гэсэн үг. За ингээд 51 рүү орчлоо. 51 дээр энэ дөрөв зааж байгаа нь схем сонголт. Хэрэгцээ халаалт зэрэг цуг яваагүй дөрвийг сонгох байгаа. 52 дээр энэ нэг зааж байна. Энэ болохоор халаалтын гурван одоо ажиллаж байна гэсэн үг. Хэрвээ энийг тэг болгоод
Ингээд соличвол халаалт өндөрсөн зөвхөн 100 хэрэгцээний албан ус дангаараа явна заасан байна. За ингээд нэг болгочхоор буцаа ингээд халаалтын систем басж байгаа. За ингээд дээшээ 53, 54 гэж явах байгаа. Эдрээр гэхдээ оролдох нэг шаардлага байхгүй гэдэг. Ер нь дандаа ихэнхчлэн дандаа чоожнууд байдаг. За би та бүхэнд халуун усны активаторын хурдыг яаж нэмж чаддгийг харуулъя. За 111. Энд дээр болохоор 35 гэсэн байна. Энэ халаалтын активаторын хурд байгаа. Хэрвээ энийг ингээ нэмээд өгвөл халаалтын активаторын хурд нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэ халаалтын активаторын хурд нь бага байх тусмаа сайн байдаг. Энэ бол унцаар 30 үйлдвэрийн тавилан 35. 112 дээр болохоор хэрэгцээний албан усны активаторын хурд байгаа. Энийг бол бага зэргийн нэмж болно. Наадвал хэрэгцээний албан усны активатор хурд нь нэгдэж хаагдах шаардлагатай учраас. $65 хүртэл нэгдэнэ гэсэн үг. Энэ тохиолдолд автоматик ажиллагаа нэгж юм ялгчихж байгаа. За эсрэгээр нь температураа бүр багасгаж өгөх хэрэгтэй байна. Энэ тохиолдолд бол хэрэгцээний албан усны активатор хааж өгөх байгаа. Гар дээр тавьсан тохиолдолд хэрэгцээний албан ус өөрөө зүгээр л хаагдчихдаг. Тийм учраас хэрэгцээний албан усыг нээж яаж шалгахын тулд ингэж шалгадаг байгаа. За халаалт хэрэгцээний албан усны хурдыг сонгохдоо ер нь активаторынхаа ажиллагааг сайн харж иж сонгохгүй бол янз бүрийн доголдол гарах эрсдэл айгүй өндөртэй байдаг. Тэгэхээр сайн бодож иж хурдаа нэмж хасч тохируулахгүй болдгоо юм аа. Одоо та бүхэнд гар ажиллагаан дээр шалгаж активаторынхаа нээж хааж гэнэ үү гэдгийг шалгахыг үзүүлье. Энэ гарны зураг дээр ингээд дараа авчдаг. Зарим газар ингээд дарж яваад гар дээр тавьчаад мартчихаа гараад. Энэ ийм эрсдэлтэй байдаг. Энэ тэгэхээр автоматар ажиллахгүй болж байна гэсэн гар дээр тавьчихсан. За одоо энэ гар дээр тохиолдолд дээр тавьсан тохиолдолд хэрэгцээний албан усны активатор шууд хаагдах байгаа. Тэр энэ дээр 6 дээр гарч байна. Энэ шууд хаагдаж байна гэдэг хөө. Харин халаалтыг болохоор гэж гар ажиллагаагаар шалгаж ажиллацгааг нь ажиллаж гэнэ үгүй юу гэж шалгана. Нэмэгтэр дахь энэ дээр ингээд нээж байгаа нэг гэсэн дохио үзүү. За хасах дээр дахиад ингээд хааж гэнэ гэсэн тэмдэглэгээ гарч байна. Буцаад автомат болгоог бол гар дээрээ дахиад ингээд гарчихсан. Энэ хоёр асж байгаа тохиолдол автомат ажиллаж байна гэсэн. Хэрвээ энэ авто дээр байх юм бол цагийн тохиргооны тавилаар болсон байна гэсэн. Тийм учраас энэ тааламжтай үеийн тохиргоогоо байнга хийж хэрэгтэй. Цагийн тохиргоог маш нарийн бодолцож хийхгүй бол бас доголдох аюул байдаг. Airwid 130, 110 гэ байдаг. 110 болохоор дангаараа зөвхөн нэг бол халаалт, нэг бол хэрэгцээний автомат өдөрдөг байгаа. 130 болохоор халаалт халуун усыг хослон өдөрдөн. Мөн ялгаагүй 130, 135, 140, 145 гэдэг дээшээ ер нь дараа дараагийн загварууд зөндөө байгаа. Халуун усны активаторыг шалгахын тулд 105 руу орно. Энэ хязгаарч өгсөн байгаа. Хэрэгцээний халуун усны дээд тавилын 65-аас ихэхгүй гэж заагаад өгсөн байна. Бид нар активатор нээхийн тулд автоматар хязгаарыг нэмж өгөх шаардлагатай байгаа. За 41, 42 руу ороод
41-ээ бас нэмж өгнө. 42-аа бас нэмж өгнө. Энэ тохиолдолд автомат өөрөө нээж 65 хүртэл хямртуу 65 хүртэл нэмнэ. За ингээд та бүхэнд AirUT 130 Siemens-ийн 130 бол их түгээмэл хэрэгжилж байгаа. Энэ AirUT 130-ын талаар та бүхэндээ танилцууллаа.